Хүндэтгэлтэйгээр өргөндөлж байна. 2015-аас 2016 оны хичээлийн жилд суур боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилдээр хүүхэд нэг бүрийн хөгжлийг хэрхэн явуулснаа тайлагнах үүднээс энэхүү нээлттэй хаалганы өдрөлийг зохион байгуулж байна. Нээлттэй хаалганы өдрөлөг тус сургуулийн багш ажилчид, сурагчид мөн 1-ээс 12 дугаар ангийн 55 бүлгийн 300-аад эцэг эхийн төлөөлөл оролцож хүүхдийнхээ юу сурч ямар мэдлэг эзэмшиж байгаатай танилцаж байна. Мөн үүнээс гадна нээлттэй хаалганы өдрөлийн хүрээнд Бишгүр хөгжмөр Баастын ая бор шувуу, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Хүрэл Баатрын найруулга, Бурят ардын дуу Улаал зай сэггүү зэрэг урлагийн номерыг тус сургуулийн 200 гаруй сурагчид үзүүлснээс гадна тосон будгаар шүрших арга, гар урлал дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн зэргийг гаргаж толилууллаа. Тус сургуулийн хувьд аймгийн 22 сургуультай хамтран ажиллаж өөрсдийн туршлага сургалтын технологи арга зүйгээ түгээн дэлгэрүүлж, туршлага солилцож, давхарцантайгаар 420 орчим багш 2000 гаруй сурагчтай ажиллаж харилцан хөгжсөн жил байсан тус сургуулийн сургалтын чанар, багш нарын чадварыг улам бүр дээшлүүлж байгаа юм а. Энэ хичээлийн жилд ном авьяас багшийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд тус сургууль нь 53 секц дугуйлан давхарцантайгаар 2500 гаруй хүүхдийг хамруулжээ. Нөгөө талаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багш болгон арга зүйгээ дээшлүүлсэн онцлогтой жил болсон гэдгийг тус сургуулийн захирал хэлж байлаа. За манай 2015-аас 16 оны хичээлийн жилийн нээлттэй хаалганы өдрийн тайлангийн гол онцлог бол бид бүхэн хүүхдүүдээ хичээл дээр сургалтын дэмжих үйл ажиллагааны цагаараа хэрхэн хөгжиж байгааг эцэг эхчүүдэд таниулах зорилгоор 1-р цагдаар нийтдээ 35 цагийн хичээл дээр нийт 55 бүлгийнхаа эцэг эхчүүдийг урилгат хичээлд урьн суулгалаа. За 2-р цагдаар сургалтын дэмжих үйл ажиллагааны цаг болох 3 цагаараа мөн эцэг эхчүүд 55 бүлгийнхаа төлөөлөлд анги үрээс 5 эцэгийн төлөөлөлд болгож сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагтаагаа бас танилцуулсан энэ нээлттэй хаалганы өдрийн бас өвөрмөц ажил юм а гэж үзэж байна. Энэ хичээлийн жилд эцэг их олон нийт олон улсын хөтөлбөрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж сургалтын орчин сайжруулах бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа нь Жаргалан сумын 1-р ахлах сургуулийн сурагчид таатай орчин сурч боловсрох нөхцөл бүрдэж байгаа юм а. Ингэснээр тус сургуульд үр хүүхэд ач зээгээ сурган хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүдийн хувьд сургалтын чанартай сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Нээлттэй хаалганы өдөр бид нэр ингээд анги сургууль дээр сурах хүүхдүүд маш сайхан мэдлэгтэй сурлагатай сайхан болжээ. Тэгээд тэр хүүхдүүдийн чадлага мэдлэг нь их өөр сайжирсан сайхан байна. Миний ач зээлийн доо 3 хүүхэд сурдээ. Ингээд өнөөдрийн ажиллагаанд бол маш их сайхан болж байна. Би 3 цагийн хичээл суулаа. Багшууд бол хүүхдэд заахаа талаар маш их өргөн мэдлэгтэй хүүхдийг нэг үрчилнэ одоо хамруулах талаар их анхаарал тавьдаг байна. Иймээс 2015-аас 2016 оны хичээлийн жил тус сургуулийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн, хүүхэд бүр хөгжсөн, багш ажилтан ажилчдын амжилт арвин эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдсэн бүтээлч хөдөлмөрийн он жил байсан гэж хэлж болох юм а.